Дугаар анги олон оронтой тоог унших, бичих, жиших, таймлах. Зорилго бол олон оронтой тоог таймлаж сурна. Өгөгдсөн тоог яг тэр чигээр нь биш, ойролцоо утгаар хэрэглэх үе байдаг. Үүнийг тоог таймлах гэж хэлдэг. За тоог таймлахдаа ийм тэмдгээр тэмдэглэдэг. Тоог таймлахдаа таймлах орны дараагийн цифр нь 5-аас бага байвал таймлах орны цифрийг хэвээр нь үлдээж аргын бүх цифрийг тэгээр солино. Таймлахдаа орон ангиар нь нэрлэнэ. Жишээ нь 962 гэсэн тоог орон ангиар нь нэрлээрэй хүүхдүүдээ. 900-т 6 10-т 2 нэгж. 5638 гэсэн тоог 5000-т 600-т 3 10-т 8 нэгжээс бүтсэн байна. За 740 гэсэн тоон 700-т 4 10 тэг нэгж гэсэн тооноос бүтсэн байна. Таймлах. За тоогоо ажиглаарай. 1021 гэсэн тоог 10-таар таймлахын тулд эхлээд орон ангийг харна. 1000-т байна, тэг 100-т байна, 2 10-т байна, 1 нэгж байна. За тэгвэл эндээс нэгжээр нэг нь 5-аас бага учраас таймлах байгаа тоо маань 1020 болж иргэнэ. За 4334 гэсэн тооны маань 4 гэсэн тоон 5-аас бага учраас 4330 болж 10-ийн орно нь таймлагдах нь байна. 100-таар таймлая. Тэхийн тулд тухайн тоогоо орон ангиар нь уншина. За 1021 гэсэн тооны 10-ийн орно 100-ийн орноор таймлахын тулд 100-ийн орны арын цифр 2 гэсэн тоо маань 5-аас бага учраас тухайн тоо маань 1000 болж иргэнэ. За 4334 гэсэн тооны маань 100-ийн орных нь арын цифр 3 буюу 5-аас бага учраас 4300 болж ирнэ. 1000-таар таймлая. 1021 гэсэн тоо маань эхлээд тоогоо уншина. Дараа нь тухайн тооны 1000-ийн орны арын цифр нь 5-аас бага учраас тухайн тоо маань 1000 болно. За 4334 гэсэн тооны маань 1000-таар таймлахын тулд арийнхын цифр 3 буюу 5-аас бага байгаа учраас 4000 гэж таймлагдана. За харин таймлах тооны дараагийн цифр нь 5-аас их буюу тэнцүү байвал таймлах орны цифрийг нэгээр ихсгэж түүнээс хооших бүх цифрийг тэгээр солино. Таймлая. 67856 гэсэн тоогоо эхлээд орон ангиар нь нэрлэнэ. 610,000-ийн орон, 7,000-ийн орон, 800-ийн орон, 10-ийн орон 5, нэгжийн орон 6. За энэ тоог 10-ийн орноор нь таймлах юм бол арийнхын цифр 5 6 буюу 5-аас их байгаа учраас тухайн тоо маань нэгээр нэмэгдэж 67860 болсон байна. За дараагийн цифр маань бас 5-тай тэнцүү буюу учраас нэгээр нэмэгдэж 9090 болсон байна. 100-таар таймлая. За тэхийн тулд арийнхын тоо 5-аас их хүчээр нэгээр нэмэгдэн тийм үү 67900 болох нь. За мөн 5-аас их 8 байгаа учраас нэгээр нэмэгдээд 9100 болох нэ. За таймлая. За мөн 5-аас их байгаа учраас нэгээр нэмэгдэж 68000 болно. За мөн 5-аас их 7 байгаа учраас нэг орон нэмэгдэж 10,000 болно. Таймлаарай. 745-ыг 10-таар таймлахын тулд хэд болох вэ гэдгээ алхмаа харах нь тийм ээ.
За 45428-ыг хэд болох вэ гэдгийг бас анхаарч бодоорой. За өгсөн тоонуудыг дэвтэртээ өвчээд 10-таар таймлаарай. Таймлаа. За дараах тоонуудыг дэвтэртээ өвчээд 100-таар таймлаарай. 1000-таар таймлая. За эхлээд таймлах тооныхоо доогуур зураарай. Дараа нь хараахан цифрыг ажиглаарай. 10-100,000-таар таймлаарай. За хичээлээ давтан үзээд дэвтэр таймлаад бичиж тэмдэглээрэй. За баяртай хүүхдүүдээ.